Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 8-ны Пүрэв гарагийн 400 шугар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Гамболтын ангарганаар айлж байна. За дахин орой минь түргэе. За орой мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтран айлгачаар пробиотик бактериатай эрүүл мэндийн компуча ундаа. За мөн хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gut Pro Plus хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлдэг. Би шуугуулад үгээ заяа. За өстой шуугуулад үгээ хоёлаа. За эхний мэдээ нь орчин цагийн цөмийн бөмбөг бол одоо яах аргагүй интернет болсон тийм ээ. Одоо за интернетийн ачаар хүнийг алдчих болж гин, амьдруулчих болж гин, нэг гин шүний дотор амьдралыг нь бүр оронгоор нь эргүүлчих болж штий ер нь бол тий. За тэгвэл өнөөдөр интернетийн ачаар од болоод байгаа нэг охины тухай ярьж өгч байна. За 18 настай Виктория Хофман гэдэг энэ охин TikTok дээрээ 10 секунд үргэлжлэх нэг бичлэг тавьсан байхгүй юу? 10 секундын л бичлэг. 10 секунд. Тэгээл удалгүй энэ бичлэг нь Америк даяар түгэн тархаад за одоо ингээд охин туслах хүсэлтэй хүмүүсээр бүр үер далаа буугаад байна. За Америкт ахлах сургууль төгссөн хүмүүс одоо пром буюу нөгөө төгсөлтийн баярын үйлчлэгт явдаг штэ. За тийм. Одоо ястаа кино болгон дээр л гарч идэг таа. Яг үнэн тий. Айгүй ач холбогдол өгдөг тий. Маш ач холбогдол өгдөг. Хин нэгэн заавал нөгөө нэг ингэж гэрээс нь очиж нэг банд авдаг тий. Тэгээд төсөлтийн үйлчлэгийн хатан хаан шалгаруулдаг тий. За яг үнэн. За Виктория Хофманы хувьд амьдралд ганцхан дохиох мөч буюу төсөлтийн баяртаа гоёж гангалж оролцохыг хүссэн ч гэсэн харамсалтай нь ээж аав нь санхүүгийн хувьд нэг тийм чадамжгүй байгаа учраас ээж аавыгаа зовоохгүйгээр одоо байгаагаа өмсөж орохоор шийдсэн юм байна л да. За тэгээд одоо энэ өмсөө зогссон байгаа палажа өмсөд одоо явна гэсэн юм байна тийм үү? За тэгсэн. За тэгэнгүүтээ наадах чинь ингэсэн. Тэнгүүдээ наача айгу хөөрхөө ингэж байгаа юм байхгүй. Энэ даашинзыг одоо ямар аргаар засаж сэлбээ дайтаахан болгох одоо ингээд боломж байна уу? Байхгүй бол ядаж гой харагдаж байна гэд хилээж өгөөч гэдэг юм утга бүхий бичлэгээ оруулсан. 10 секундтэй л бичлэг. Тэнгүүдээ надад их мөнгө байхгүй. Ээж аваасаа шин даашинз худалдаж авч өгөөч гэж хэлэх нөхцөл байхгүй байгаамаа. Та бүхний саналыг сонсох гэсэн аятаахан болгох арга чарга байна уу гэдэг ийм тайлбартаагаар бичлэгээ оруулсан. За. За 10 секундын бичлэг нь хэдхэн цагийн дотор хэдэн сая хандлтыг аваад даруухан ухаалаг охин туслах гэсэн хүмүүс өч төрчнөөнөөрөө гарч ирээд байгаа. За өнөөдрийн байдлаар бичлэг нь 6 сая хандлт аваад 24,000 эерэг коммент авсан. За бас охин туслах хүмүүс бүр их сургуулийнхын төлбөрийг төлөх хэмжээний мөнгөн тусламжийн аян өрнүүлчихэд байна. За сэтгэгдлүүд нь 7 настай охин маань чамааг яг Диснейн гүнчийг харагдаж байна гинэ. Гутлыг чинь зөвхөн чамд зориулж шинээр хийж өгөх гэсэн юм надтай холбогдоорой гэсэн байна. За чи байгаагаараа үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн харагдаж байна. Даруухан зан төрөх ухаалаг чанар чинь чамайг үзэсгэлэнтэй болгожээ гэсэн байна. За даашинзаа өмсөд үзэсгэлэхтэй заавал яваарай. Цаг хугацаа маш хурдан харваад л өнгөрнө. Чамайг хараад залуу насаа саналаа. Ийм мундаг сайхан охин хүмүүжүүлсэн эцэг их хоёроор нь бахархчихлаа гэсэн мэлээ. Тэгээд ерөөсөө одоо тэр 10 секундын TikTok-ыг манай найруулагч үзүүлсэн бах тий. Ерөөсөө ингээл даашинзаа эргэлдүүлж харуулаад тэгэл өөрөө ойртож үрж ирэнгүүт ингээд унтраачж байгаа байхгүй юу? Юу байхгүй байна. Бичлэг нь одоогоор гараагүй найруулагч одоо өгөхөөлгүй дээ. Энэ гэхдээ нэрнгээсээ л ээж аав нь хүүхдээ маш л гой зөв хүмүүжүүлсэн юм байна те. Одоо тэгээд нэг ийм хүмүүс байдаг штэ нөгөө нэг ста нэрэ палаж малаачч байхгүй ста намайг баг яах гэж төрүүлсэн те палаж авчууч чадахгүй бол гэх хэмжээний тийм бас хүмүүхтүүд байгаа шүү. Гэхдээ яагаад би тэр бас 400-ийн шуганаар ярьжсэн шүү дээ. Ээжигээ нэг утсавч өгсөнгүйгээд үлсгэлэн зарладаг инэтх хүү банд байгаа үстэй. Тэгээ ээж нь бүр хамаг байдгаа барж хагаад iPhone авч өгсөн гээд. Тийм тэнэг хүүхдүүд бас байна. Байна. Чи энэ охин тийм үстэй. Миний аав ээж хоёрын маань амьдрал бас тийм сайнгүй байгаа юм чи би юу яа ёо. Өвдөө байгаа юм уу? Өмсөд орчий. Байгаа юм аа. Өмсөд орчий. Гэхдээ та нар ингээд надад энийг арай илүү гоё болгох одоо шипигээ хуваалцаж чайл гэсэн юм шүү дээ. Ууг нь бол тийм. За. За хамтран ярилцж яриад тойлоо цааш өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gut Pro хамтран ажиллаж байгаа.
За GAT Pro 7 гэж байгаа. 7 нэмэх гэж байгаа. Мөн GAT Pro 10 нэмэх гэж байгаа. За 7 нэмэх гэдэг нь бол хүүхдийнх буюу 16 тэрбум ашигтай бактеритай болвол нөгөөх 10 нэмэх нь бол 24 тэрбум ашигтай бактеритай ийм байгаа. За тийм. За эднийхээ штэ энэ нөгөө дөрвөн давхар бүрхүүлтэй энүүгээр бүр патентлагдсан штэ. За тийм. За тэр дөрвөн давхар бүрхүүл чинь ашигтай бактери ингээд угаасаа агаарт задарч тоон цөөрдөг юм байна л та. Үхэж чинь гэсэн шүү дээ. Тэгээд одоо үнэхээр нөгөө нэг 24 мянгуула 24 тэрбумуула орох чинь үгүй юу гэдэг чинь бас эргэлзээтэй болчихно гэсэн үг. За үүнээс сэргийлнэ. За ашигтай бактери нэгт байдлыг хадгалдаг. Агаарын урсгал болон чийг буюу шүлсэн дас цөөрдөг. За энэс бас сэргийлж байгаа. Хамгийн аюултай юм нь нөгөө ходоодноос ч гисэлтаа гарч байгаа штэ. Ходоодны хүчил болон цүсний давсан дуусгаа сэргийлдэг. За ингэснээрээ бүрэн тоо ширхгээрээ хүүхдийн бие дүүлжилдэг нь маш том давуу тал юм аа. Бид нар одоо ягаад сүүлийн үед ингээд дандаа ашигтай бактери яриад байдаг болчихгоо гэвэл энэ өштэй антибиотик хэрэглээний үед энэ ашигтай бактерийг та нэмж хэрэглэх юм бол антибиотикоос хамааран үүсдэг нөгөө мөөгөнцөр зэрэгээс сэргийлдэг. Тэгээ антибиотик чинь бас аюултай шүү дээ. За мөн хин уудын ямар хэрэгтэй юм гэхэлэр одоо сүүлийн үед чи хүмүүс ер нь бүгдээрээ л шахам юм нэг ходоодны ажиллагаан дээр нэг жоохон асуудалтай болцсон. Нэг бол гүйлгээд идэг, нэг бол өтгөн хатаад идэг те. Энэ үед бол энэ ашигтай бактери бол таны ходоодны хэвийн үйл ажиллагаа гэж одоо ном журманд нь оруулж өгч байгаа юм. За дээр нь энэ өөрөө нөгөө нэг юу гэлээ 1.6 кг гэлөө байдаг гэдэг байгаа шүү дээ. Эрүүл хүнд ингээд нэг нийттэй бактериуд чинь тэр бактериуд юу хийж байгаа юм гэхлээр таны дархлаагийн чинь дэмжиж өгч идэг ийм ажиллаа хийж идэг нөхдөд байгаа шүү. За тэгээд бас нэг гол онцлог нь одоо энэ пробиотик гэдэг энэ ашигтай бактери ч өөрөө амьд юм байгаа даа шүү дээ. За тэрийг хоололдог пребиотик гэж юм бас байна. Одоо пробиотик нь пребиотика иддэг л ахна шүү дээ тий. За тэгэхээр энэ өөрөө энийг болохоор зэрэг симбиотик найрлагатай гэж үздэг аахгүй юу? Хоолтон зөв явж ивэл симбиотик. Яг байна. Пробиотикч байгаа, пребиотикч байгаа. Тэгээд ийм симбиотик найрлагатай гэсэн үг. За тэгэхээр яасан мах нь үйлчлэг нь илүү байх нь шүү дээ тий. Бүх имийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран хайрлагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GAT Pro 7 хамтран хайрлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөлөөд данжгагийн хүрэх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За би мэдээгээ хүрэхээс өмнө өнөөдөр бол 5 дугаар сарын 8-ны өдөр Монголын хүүхдийн байгууллага үүссэн өдөр. За. 1925 оны 5 дугаар сарын 8-ны өдөр анх бол одоо нэг бүхнийг хоочиг залгамжлах багчуудын холбоо буюу одоо пионерын байгууллагын анхны суурь тавигдсан байна. Дэ нацагт орж гэж одоо агуу зохиолч болон бусад энэ баруун төгсөж ирсэн хүмүүс энийг бас үүсгэн байгуулахад нь бол гол оройтой байсан гэж ингэж хэлдэг. Тэгээд өнөөдөр энэ Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болж байгаа маа ингээд. Монголын хүүхдийн байгууллагын үед одоо энэ байгууллагыг одоо авч явж исэн хүчээр өгж исэн нийт Ахмад багш нартай болон яг одоо цагт энд ажиллаж байгаа бүх багш нартаа Монголд хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсч өгцсөний яруу алдар 100 жилийн ой марийн мэнд хүргье. За яагаад ингэж байгаа юм гэхэлэр одоо би нэг юм нэг Тайландын нэг хөөрхөн охины тухай ярьж өгөх гээд байна. Тэгэхээр яг ийм хүүхдүүд ер нь л хүүхдүүдийг ингээд хөгжүүлэхийн төлөө ажиллаж идэг хүмүүс гэсэн үг шүү дээ. За Тайландд ээжтэй мөнгө олоход нь тусалж ажилд нь гар бие оролцдог охиныг сургууль дээр нь ангийнх нь бохир заваан ажил хийдэг гэж гадуурхаад найзтай болж чаддгүй ийм зовлонтой гэдгээ бол ингээд нэг бичлэгэн дээр хуваалцжээ. Хөөхөдөө. За 12 настай охин шүү дээ. Тэгээ 12 настай охин. За ингээд зургийг харах юм бол ёстой хөөрхөн охин байгаа. Одоо энэ бол бүр 12 битэл бүр 7 молоотой 7-8 юм шиг харагдаж байна. Бүтээсэн юм байгаа. Жоох юм байна. За тийм. За энэ охин яасан гэхэлэр өөрөө утас аваад лайв хийгээгүй. Охины тухай бичлэгийг Тайландын нэгэн инфлюенсер хийгээд Facebook дээр оруулсан чинь 1.1 сая хандлт аваад байгаа. За. Тий. Охин ээжтэй туслахын тулд хог түүдэг юм байна л да. Хөөхөдөө. За. Тэгээд ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй учраас амжиргаагаал залгуулах ажил хийдэг ээжийнхээ тухай
буруугаар боддгоо гинэ өөрөө. Өө яг та ээжигээ дагаал явж байгаа те. Миний ээж одоо намайг тэжээхийн тулд амьдрахын тулд ингээл ажиллаа хийгээ явж байгаа гэж боддог. Ерөөсөө ингээд бохир заваанч гэж боддог. Харин ч ээжтэй талархдаг гэж ярьсан энэ хэрсүү охины бичлэг нь тайландчуудын хайрыг татаад сүйд болж байгаа юм байна. За Одоо сая нэг Америкт нэг охин хүмүүсийн хайрыг татлаа гэсэн Тайландууд болсон гэсэн. Тэр нэг Америк охины юунд орно бичсэн байсан шүү дээ. Ингээд тэр зургийнхын доотлолт нь англиар бичсэн үг нь болохоор одоо ч гэсэн хүмүүсийн нөө нэг сайхан сэтгэл нь байсаар л байгаа шүү гэж бичсэн байсан. Тэгээ бичсэн байсан. Тэгэхээр мэдээж нөө дэлхийн 100% хүний чинь 80% сайхан сэтгэлтэй 20% нь муухай сэтгэлтэйгээр ойлаа тэг тодорхойлоод байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь байж л байгаа. Гол нь инфлюенсер бичлэгийг яг хий гэж хийгээгүй юм байна. За Картоны хайрцаган дээр сууж байсан муурнуудыг хараад бичлэг хийх гэж очоод энэ хайрцаг муурнууд нь басаа их энэ жаахан охиных гэдгийг мэдээд охинтой ярилцсан юм байна. За Охин ч хог ухаад явж байсан. Инфлюенсер охиноос найзтай юу гэж асуухад нь шууд л нулимсэн цэлгийнэд ирсэн гинэ. Хөөрхийдөө. Намайг ингээ хог түүдэг болохоор надтай найзлах хүүхэд олддгүй гэсэн. Ингэж охин Тайланд байтугай зүүн Азийн орны иргэдийн хайрыг татаад байгаа юм байна. Тий. Бичлэгдэр инфлюенсер уйлж байгаа охинд хандаад мөнгө өгөх гэсэн чинь охины нүдэнд бүр их нулимс цэлгийнэд хүнээс мөнгө зүгээр авахгүй гэж хэлсэн байгаа юм. За Гэхдээ л сэтгэлд нь хөдөлсөн инфлюенсер охинд ойролцоо байх дэлгүүрээс хэрэгтэй жижиг сажиг юмыг нь болтгоо авч өгөх санал тавьсан. Дэлгүүрт ороод охин элдв дээдийн юм аваагүй гэж байгаа юм. Сонирхооч үгүй. За Будаа, хатаасан хүнс, амтлагч гэх зэрэг яг л гэрт хэрэгтэй тийм зүйлсэл сонгож авсан гэнэ. ямар Марууч ч аваагүй байгаа шүү дээ, тий. За муурнуудаа хоол авч болох уу гэж асуугаад болно гэхэд нь баярлаж байгаа охинд өөр авах юм байгаа юу гэхэд нь охин үеийн нүгдэд байгаа ээжтэй л им авч өгмөр байна гэсэн байгаа юм. Тий. 50 настай ээжтэй туслахын хажуугаар хичээлээ таслахгүй явдаг. За бүр онц сурдаг Фасай гэх энэ охин эдгээр өдрүүдэд Тайландын сошиалын баатар болоод байгаа юм байна. Ямар тач охин туслахын Тайландд өрнөж байгаа. Гэхдээ охин хүмүүсээс үнгүй тусламж авах биш харин их сургуульд сурах мөрөөдлөл биелүүлэх хүсэлтэй байгаа гэж ярьсан байгаа юм. Ястой ухаалаг охин байна тий. Гэхдээ үнэхээр ингээд би ч нөгөө ингээд олон жил хүүхдийн байгууллагад ажилласан юм болохоор нулимс ойртой ингээд өөлчих гэдэг байхгүй юм үйлсэлэр. Өчигдөр одоо ингээд тэр галбанга кинон дээр очиод би хав ойрд уйлаагүйгээрээ уйллаа л та. Гэтэ ер нь бол тийм ээ хэний ч хүүхэдтэй хүний хүүхдээ өөрийн хүүхэд л бол хүүхэд ч тийм ер нь бол тий. Тэгэхэд тэр ээжийг ер нь тэн дээр ганцхан их хүрийн хайр гэхгүйгээр хүний ч хайр инрэл тиймэрхүү байгаа. Тэгээд хүн хүнээ хайрлах тэр тусмаа хүүхдийг хайрлах хайр гэдэг ямар агуу юм бэ? Тэр их хүний сэтгэл тэр үрээ гэж байгаа тий нөгөө их хүрийн холбоо тий амар харуулсан байлээ. Тэгээд энэ охин ч гэсэндээ яг л ээжийнхаа төлөөлгөөл явж гин. Тэгээд ёо өстой айгүй хөрх байна. Өстой хөрх мэдэн энэ. Чи ингэж ингэ нусаад татчихулд юм билээ штэ. Ингээд би чинь бас уйлаад байгаа шүү дээ. Би тэгтээ нусаа татахгүй уйлаад байгаа. Тий. Айгу хэцүү. За тэгтээ гоёсаа. Тий. За сэтгэлүүд нь. За Ямар хөөрхөн нүдтэй юм бэ? Ийм гинэн цайлган гим зэмгүй хөөрхөн охиныг хараад хайр хүрхээс яах вэ гэсэн байна. Хүүхдүүдийн ялгуурлан гадуурхал дэндүүштэй хүүхдүүд бол хүүхдүүд цагаа тулахаараа том хүнээс ч илүү харгас байдаг. Энэ охин юу мэдэрдэг болохоор шууд уйлж байгааг би сайн ойлгож байна. Илүү гэрэлтэй ирээдүй ухтасаа гэсэн байна. За ийм ухаантай охиныг сайн заяа хүлээж байгаа хаа. Би л итгэлтэй байна. Их сургуульд сураад ээжигээ жаргаагаараа амжилттай өмнө гэсэн байна. За Сто гоё мэдэн. За Дэмжин ажиллагчаа ярьчаа дөрвөлжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар Цогн дархан дүүргийн татварын хэлтс дэмжин ажиллаж байгаа. За тээврийн эрсдлийн албан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй бол гарах эрсдэл юу вэ гэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас 13/2/9 замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл за автозам замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирлын төлбөр, автоврын болон өөрийн авч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөх 13/5
Иргэн хуулийн этгээд энэ хуулийн 13-29, 22-ын 4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автовын хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Тиймээс автовын болон өөрөө явж хэрэгслийн албан татврын хугацаа 5 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Иргэн та автомашины татвараа хуулийн хугацаанд төлж барагдуулахыг зөвлөж байна гэж Сонгон хархан дургийн татврын хэлцээс мэдээлсэн байна. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Сонгон хархан дургийн татврын хэлцээс баярлалаа. За чиний мэдээ. Миний дараагийн хүрэх мэдээ. Энэ бас л яг ингээд нэг юм гоё ээж хүү хоёрын хайр инрэл бас ээжигээ ингээд ээжийнхээ ачийг хариулсан хүүгийн талаар. Гоо сайхны мис засал бүтлгүүцсэн тохиолдлын талаар бол хоёул өмнө нь ярьжсэн шүү дээ. Тийм. Тэр одоо манайхаа энэ бол үзүүштэй мэдээ байгаа. Үнэхээр гоё өөрчлөгдсөн байлээ. Тэгвэл Америкийн иргэн Линда Трюстел гэдэг эмэгтэйтэй холбоотой нэгэн мэдээллийг хүргэх гэж байна. За эрэг мэдээ шүү. Энэ хоёул өнөөдөр аюу гоё эрэг мэдээнүүд хүргэж байгаа. Тийм байна. Энэ жил 68 настай Линда Трюстелийн нүүр царайндаа хийлгсэн огцом өөрчлөлт бараг л 10-20 насаар залуучуудаа харьцуулсан зураг нь цацагдаад олонний анхаарлыг татаад байна. За ингэж залуучих боломжтой эсхийг нь хүмүүс хүртэл ингээд гайхаж хайгаад за Линда гэх юм нэмэгтэй харьцуулсан зургийг нь хоёр өөр хүний зураг гэсэн тайлбар хүртэл явж байгаа байхгүй юу? Өө чи бүр төрөл арилжчихсан байна шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Тийм байна. Гүү эн чи бүр энэ ёстой өнөө маргаашгүй болцсон гэдэг шиг тийм хөгшин хүн шиг байжснаа одоо бол зүгээр симбэлцэж штэ. Үнэхээр гоё өөрчлөгдсөн. За тэгсэн чинь ингэсэн. Ингээд залуужих боломжтойс ингээ хүмүүс хайгаад ингээ явж байгаа штэ. За тэгсэн харин Линда Трюстел гэдэг энэ эмэгтэй сошиал орчинд одоо битүү тархаад байгаа зургандаа тайлбар хийснийг нь алдарт People сэтгүүл мэдээ олгоод гаргацсан байна. За гинти огцом өөрчлөлтийн эзэн болоод байгаа Линда Трюстелийн хувьд өөрийнхөө доктор Карл Трюстел дээр очиод нүрээ татуулаад 10-аас 20 насаар залуучсан гэдгийг бол хэлсэн байгаа. За энэ хажуунаас харсан зураг морг нь бол бүр ингээд яг хоёр өөр хүний зураг шиг байна. Тэр ирүү юу ч авахгүй болсон байна те. Гэхдээ айгүй гоё хэлсэн. Миний хүү учраас ээжтэй онцгой мэс тасал хийж өгөөгүй. Харин миний хүү үнэхээр өндөр чадвартай сайн эмч учраас ийм үрдэн гарсан гэдэг ярилцлагыг бол эмэгтэй өгсөн байна лээ. За сошиал орчинд 68 настай эмэгтэй огцом өөрчлөлт ярианы сэдэв болоод байгаа. За хүү нь ээжээсээ хэдэн насаар залуужмаар байна гэж асуусан байгаа. Тэгэхээр нь ээж нь бодож агаад 40 орчим наснда л очимоор байна гэдгээ бол хэлсэн. За мэс заслын дараа эдгэрэлт бүрэн явсны дараа нэрэл яг 40 орчим насныхаа үедээ адилхан төрхтэй болсноо өөрөө ч бас хэлсэн байлээ. Үнэхээр гоё болсон байлээ. Супер. Гүний шинжлэх ухаан ийм өндөр хөгжчөөд шүү дээ. Яг үнэ. Тэгээд эдний хүүхэд нь үнэхээр тийм нэг өндөр ур чадвартай мэсэлж болцсон байж таа. Тийм, харин тийм. За хүзүү хацар эрүүний нугалаагаа бол татуулж засуулсан. За Линдагийн мэс заслын төлбөр 60,000-аас $120,000 болох юм байна л да уулна. Харин хүн ээжтэй үн төлбөргүй хийж өгөөд ачийг нь хариулсан гинэ. За сэтгэлдлүүд нь мэс засал хийлгсэн хүн бүр ингэж лаг хувирдгүү дээ. Ээжтэй л гараа гаргасан юм шиг шүү дээ. Эмэгтэй үнэхээр сайхан харагдаж байна маргах юм алга гэсэн ба. За Black Don't Crack гэдэг чинь энэштэй өнгөт арьснууд цагаан арьснуудыг өрчиж хорчиж үтэлтгүү маа. Тийм болохоор ингэж толиотой хурдан засал авч байгаамаа гэсэн байна. За цэцэрлэгийн хүүгээ гоо сайхны мэс засалж болгож ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ гинэ. За. Алсыг харж байна тийм ээ. За. Гэтэ үнэхээр гоё болсон те нэг. За. Таны мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээ. Энэ жоохон сөрөг мэдээ. За. Одоо сэрэмжлүүлэг бид нар ингээд сэрэмжлүүлэг мэдээ өгдөг штэ. За энэ бол баг сэрэмжлүүлэг шахуул ийм мэдээлэл юм л да. За. Шведэд болсон хэрэг. Интернетэд янз бүрийн тренд бичлэгүүд, челленжүүд их явж байдаг. Тэгвэл Шведийн Хельсинборг гэдэг хотын иргэн 24 настай ээж TikTok бичлэг хийх үеэрээ охиныхоо толгой дээр өндөг хагалсан хэрэгээр ял сонсох болоод байна. Хүүдээ. Нэг тийм бичлэг яваад байдаг шүү дээ. Хүүхдийнхээ толгойн дээр өндөг хагалаад ингээд шараад байдаг ийм бичлэг яваад байдаг. За маргаан дагуулсан энэ тренд 2023 онд TikTok дээр тарсан. Ууг нь бол дэлхийн онцгой болон бүрдэх эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаа ингээд нөгөө нэг мэдээгүй байж хат гинт духан дээр нь ч юм уу зулаа дээр нь өндөг хагалаад ингээд айж гайхаж байгаа хүүхдүүдтэй ингээд бичээд бичлэгийг хийгээд ингээд
явуулдаг тийм тренд бол гарсан юм л да. Тэгсэн одоо энэ гэсэн зөндөө их TikTok гэмшлгүүдийг харуулж байна. Ингээд трендийг даган дуурайж ирсэн. Ихэнх хүмүүсийн хувьд гим зэмгүй тоглоом шоглоом шиг харагдах энэ трендийг шведчүүд энгийн тоглоом гэж харсангүй. Хүүхдтэйгээ тоглож байсан гэдгээ 24 настай ээжийн хувьд шүүгчид учралан тайлбарласан боловч Шведийн шүүхээс огт бэлтгэлгүй байсан буюу ээжигээ өндгөөр зохино гэсэн хүлээлтгүй байсан хүүхдээ айлгаж зочоогоод толгой дээр нь өндөг хагалах нь өөрөө хүчирхийллийн шин чанартай үйлдэлгээд үздсэн Шведийн шүүх. Хүүдээ. За бичлэгийн ууг нь TikTok дээр 100 мянган хандлт авсан ч бичлэгийг нь үздсэн нэгэн эмэгтэй цагдаад гомдол гаргасны дагуу ингээд залуу бүсгүй хүчирхийллийн хэрэгтэн болоод байгаа юм байна. Йоо, ядаргаатай юм бэ тэний ийм хүмүүс байдаг те хаа газар. Одоогоор ямар ял зөндөө олон бичлэг энэ явж шít. Одоогоор ямар ял тулах нь тодорхойгүй байгаа. Гэхдээ Шведэд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт 6 хүртэлх жилийн ял шийдэгдэх гэсэн мэдээллийг Google бол харуулсан. Манайхан ч гэсэн янз янзын юм дуурайдгаа ингээд янз янзын юм дуурайхтаа бас сайн бодолцож байгаарай. Тий. Тэгэхгүй бол ингээд нэрнгээсээ зүгээр л ингээд тоглоом шоглоом болгоод хийж байгаа хүн болгон л хийж байгаа бичлэг боловч нэгэнтээ хуулиар наадах чи ингээд ялтаа штэ гэд гомдол гаргаад шүүхт өгч юм бол шүүх хуулийнхаа дагуу шийдэж шин. Харин. Өнөөдөр хуулийн дээр ийм одоо таныг шийтгэхөөсөөр аргагүй. Йоо. Ийм болчих байгаа байхгүй. За сэтгэлдлүүд нь энэ бичлэгийг үзээд би лав хизээч өөрийнхөө хүүхдийг ингэж айлгаж зочоохгүй л гэж бодсон. Эцэг ихтэй итгэж байгаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдийг айлгаж зочоогоод тэрнээсээ таашаал авна гэдэг өөрөө их хоншгүй занштай гэсэн байна. Охин ууг нь ээжтэйгээ хамт алимны билүү хийнэ гэд баярлаад хөөрөө зогсож байсан. Гэтэл ээж нь толгой дээр нь өндөг хаглаад айлгаж байдаг. Муухай санагдаад байгаа юм да гэсэн. Хүн болгонд энэ бичлэгийг хийсэн штэ. Заавал ингэж сүржигнэж туйлшрах хэрэг байдгийм үү? Надад бол дэмий туйлшрах шиг санагдаж байна гэсэн. Яг уу ер нь бол аюу тийм нэг юм хүний муу үзэж байгаа юм шиг санагдаад байгаа аахгүй юу. 24 настай ээж мэдээж ээж болгон хүүхдтэй хайртай л байгаа. Тэгээд бүр нэг яг амар хүчирхийллийг нь олцсон бол гоё. Заяа гоё. Ингээ ялаа идлээд ингээ явуул гоё. Гэтэл эн чи зүгээр л те ингээл нэлийн бичлэг ш. Ер нь бол ингэсэн энэ те ингээд нөгөө нэг зүгээр ингээд гэр бүлийн ийм нэг бие биентэйгээ ингээд ойрхон байгаа халуун дулаан уур амьсгал нь харагдаж байна гэж харж болох байхгүй юу? Тийм шүү дээ. Нөгөө талаас нь харуул дээ. Тэгэхээр одоо энэ зүгээр прокурор бол яалтч байхгүй нөө хуулийнхаа дагуу юм а хийгээл ялмал төлөвлөл өгөх байх. Гол нь энэ дээр шүүгчийн ур чадвар үнэхээр харагдах хэрэгтэй. Яг үнэ. Шүүгч бол те за уучлаарай энэ бол ингээд гэр бүл дотор ингээд байгаа олон улсад ингээд явж байгаа юм та нар ингэж болохгүй те. Би шүүгч хүний хувьд бол энэ одоо эмэгтэйг бол охиндоо амнасаа илүү хайртай гэдэгт итгэж байна. Хэрэгсэхгүй бодлоо гэдээ алах цохих эрх нь шүүгчд байгаа. Яг үнэ. За сайхан хэллээ. Йоо за сайхан боллаа. Йоо. За. Миний дараагийн өргөх мэдээ болохоор за энэ нэрштэй те би бүр гайхсаа энийг уншаад. За өнөөдөр интернетээр 5 гишүүнтэй гэр бүл Диснейн паркад хэр хэмжээний мөнгөөр тоглосон тухай мэдээлэл цацагдаад интернетээр л ярьж байна одоо. За Диснейн бодит зардал хэд болсон тухай оруулсан бичлэг нь X дээр цацагдсан. X буюу одоо нөгөө хуучин Twitter дээр тийм үү цацагдсан даруйда 7.7 сая хандлт аваад байгаа. За хүүхдүүдэд Disney тоглуулж байсан манайхан ч бас гаргасан зардлаа бичээр харьцуулъя. За 5 гишүүнтэй энэ гэр бүл нэгэн өдөр тоглохын тулд $1400 буюу 5 сая төгрөг зарцуулсан. За байз. Бид нар ч нэг юунд орох гэхэд Токиод нэг юм үзэх гэсэн чинь манай Монгол мөнгөөр 95,000 болж исэн шүү дээ. Тэгэхээр 100,000 гэдэг чинь 5 хүн дээр 500,000 болно. Сая эднийх $1400. Тэгээ Монгол мөнгөөр хэд болоод байгаа вэ? 5 сая. Наад чинь бол амар өндөр зам. Амар. За. Одоо би ингээд задлж ярина заяа. За. Бичлэг дээр нэвтэрч орох тасалбараас эхлүүлээд за тоглоомын төлбөрүүд, хоол унд, бэлэг дурсгалын дэлгүүрээс авсан бэлэгсэлт гэх мэт бүх зүйлээ багтаасан байгаа заяа. За эхлэхээс өмнө машина гадаа байрлуулахад л өдрийн турш $30 төлбөр төлж орсон залуу 10-аас доош настай бага хүүхдээ оролцуулаад 5 хүний орох тасалбар нийлээд $974 болсон. Зөвхөн тасалбар нь штэ.
1400-ийн чинь 974 нь ингээд тасалбар болсон байхгүй юу? За. Нью-Йоркоос Ром нисэх нэг талын зардалтай тэнцэх хэмжээний мөнгө авахгүй юу энэ нь? За. Тэгээд 2 сав ус, 3 зармиг нийлээд $29 болсон. За. Аав нь $19 шар айраг авч уусан. За. Хүүдээ оддын дайны сэлэм авч өгөхийн тулд $45 төлсөн бол гэр бүлэрээ пицца идэхэд $45 зарцуулжээ. За энэ мэтэр Disney-д нэгэн өдөр тоолох зардал ийм өндөр байсан нь олон хүний анхаарлыг татаад байна. За онлайнд хүмүүс бол нилээд шүүмжлэнгөө хандчихлээ ер нь бол. За сэтгэгдлүүд нь арайчтэй Disney гэдэг брендийн төлөө ийм их мөнгө төлөх гэж яг үнэндээ бөөн очор дараал байдаг штэ энэ бол хитэрч гин гэсэн байна. Яшгүй ийм их мөнгө төлж байхаар хүүхдүүдтэй өөр дурсамж бүтээсэн дээр гэсэн байна. Disney-д яг үнэндээ сэтгэл хөдлөх юу ч байдгүй. Хүүхдүүдийн дурсамжтай холбоотой нэмээд Disney гоё гэсэн ихтгэл үнэмшил дээр л бүх зүйл тогтдөө штэ. Бусдаар бол зорж очиод байх шаардлагагүй гинэ. За наад чинь бол үнэхээр өндөр гарчээ. За ерөнхийдөө бол нэг юу байдаг. Нэг хүний одоо зүгээр би нөгөө аялал жуулчлалынхаа шугамаас ярихад одоо манайд хамгийн ойрхон байгаа чинь нөгөө Universal Park штэ. Universal Park бол зүгээр энгийн тасалбар нь 198 юан ч гэдэг л нэг ойролцоогоор Монгол мөнгөөр 650 мянган төгрөг болж байсан. Юу нэ? Тасалбар нь. Тэгжсэн штэ бид нэр орсон биз дээ. Бид нар чинь үгүй 300 хэдэн янаар орсон шүү. 300 хэдэн янаар орсон шүү. 398 байдаг юм байна нэр. 398. Тэгээд тэр чинь ингээ өдөр өдрөөсөө хамаарад хагас утсанд бол өсөөд баярын өдрөд өсчт юм аа. Тэгээд юу гэхлээр дотроос нь юм авч идэж болдоггүй байхгүй. Дотор амар үнэтэй. Яга бид хурд бидтэй нэг ресторанд баг ингээ ойчрлж жагаад орсон чинь би нэг ус нэг 45 янаар ч илүү амар үнэтэй ус авч уудаг чинь тэр штэ. Тэгээд тэгж болохгүй юм байлаа. Ахаад дотор нь ингээд янз янзын бэлгэд урсгалын юм хүүхдийн ингээд анхаарал татах юм бол үнэхээр ихэлтэй. Тэгэл ийм л зардал гарна. Гэтэл нааханд ерөөсөө энэ наан даатуу ингээд гоё хот байгаа штэ. Даатууны парк тэгэхэд чинь 60 он тоглол өдөржингөө тоглоно. Яг л адилхан нөгөө юу шиг л байхгүй юу. Тэр нөгөөх нь Universal Park гэдэг энд нь Disneyland гэдэг нэртэй л болохоос Даатууны парк чинь жишээл мангар их тоглоомтой. Тэднээс хамаагүй их тоглоомтой парк байж байгаа шүү дээ жишээлбэл. Тэгэхээр яг энэ бол брендийн нэрийн үнэлтэй. Яг үнэ. Ер нь бол брендийн нэрийн үн. Ангаар ганцаараа бид нар дотроос Туркид очиод парк дээр тоглосон байхгүй юу? Туркийн парк хэд болсон? Хэд орчим төгрөг зарцуулсан ангараа бичээрэй. Тийм. Тэгэхээр энэ нөгөө брендийн үнэлтэй. Яг үнэ. Тэгээд дотроос нь юм авч идэж болохгүй байлээ те. Амар үнэтэй юм байлээ. Йоо. Амар үнэтэй юм байлээ. За. За хоёлаа хамтран хэлэгчтэй танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран хэлэгчээр пробиотик бактеритай эрүүл мэндийн компуча ундаа хамтран ажиллаж байгаа. За би бүр үзүүлье. За энэ компуча гэдэг нь шүү дээ. Энэ нь бол шилэн савтай. За энэ яг ингээд 100% оригинал ерөөсөө амьд пробиотик бүхий ундаа. За энэ нь болохоор pure савтай. Тэгтээ жимсний амттай. Энэ бол гүзэлзэгний амттай. С витаминээр бас нэмж баяжуулсан ийм ундаа байгаа шүү. Хойныгийнх нь өдөр уус хувааж болсон мөн үү? Мөн. За энэ компуча гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр комбу гэдэг нь болохоор нэг юу юм бэ? Нэг ийм одоо мөөгний буюу тийм эсэлтдэг тийм зүйлийн нэр байгаа байхгүй юу? Одоо энэ ингэ сэгсэх юм бол дотор нь ийм нэг ийм илтс шиг юм яваад байгаа. Энд нөгөө комбо нь энэ. Энэ чаа гэдэг нь болохоор зүгээр цай. Харцаагаар эсэлтүүлээд ингээ хийцэн ундаа гэж болно. Энэ бол зэвсгэрэнхөт нөгөө нэг юмнууд чинь дээшээ ингээ гараад цэвэр одоо ингээд юу байгаа. Бид нар зүгээр амьд ийм юунуудыг ууж ийн гэсэн үг. Ашигтай бактериудыг ингээд ундаан тэгээ уучиж ийн гэсэн үг. За эднийх ягаад ийм нөгөө нэг юутай гаргасан юм бэ гэвэл ийм pure soft гаргасан юм гэвэл энэ экспортын бүтээгдэхүүн болсон юм байна. Бүх улсууд компучатай юм байна л да. Бүх улсуудад л компуча байдаг юм байна. Өөрсдөө үйлдвэрлэдэг. Тэгсэн чинь Монголд үйлдвэрлэгдсэн компуча илүү их амьд бактери ихтэй, илүү үр дүнтэй байгааг японочууд судалж мэдээд тэгээд энийг одоо японочууд авъя гэд. Тэнгүүт эн чинь нөгөө ингээд хэл гайлаар харахад чинь шилэн савтай юм чи бүтэн ингээд халааж малааж ингэж ариутгачиж оруулд юм байна л да. Хэрвээ тэгээ халаавал эн чинь доторх амьд бактери нь өгч штэ. Тийм учраас тэгж
ариутгадгүйгээр нь ингээд pure sound савлаад одоо энэ ингээд манай Монголын экспортын бүтээгдэхүүн болоо гарч байгаа юм байна. Па тий ямар мундаг юм тий. Тийм. Нүхэн сэргэн хоргоожуулна ашигтай бактеритай гинэ. Тийм. Энэ одоо тэгээд ингээд монголчууд өөрсдөө энчэнэ те үржүүлсэн тэр нэг бактери үүсгэх чигээ энчэнэ ургуулад үржүүлээд тэгээ энчэнэ ингээд найруулад ундаа одгоод одоо бид нар Япон руу экспортлох гэж байна гэсэн үг. Энэ бүх дэлгүүрүүдээр байгаа та бүхэн энэ юунуудыг нь харж агаад гадаад их гэж битгий бодоор энэ бол яг Монголын бүтээгдэхүүн шүү. Үндэсний бүтээгдэхүүн шүү. Ямар гоё. Надад болохоор энэ компочо жигмэн аягүй таалагдсан. Яг тэр энэ ерөөсө кето жигмэг аахгүй юу. Тэгээ ямар ч нөгөө тийм сахар махрын орцоохгүй би тэгээд нөгөө яг фитнест явж байгаа болохоор нэг заримдаа бас нэг ийм идмээр санагддаг штэ тий. Гой санагдсан. Тэгээд бас юу ямар юм бэ? Маркетингийнхаа октодод хэлэхээс пробиотик гэдэг чинь өөрөө ашигтай бактери гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр пробиотик бактеритай гэж бичихгүй ээ. Манайхан зүгээр л пробиотиктай эрүүл мэндийн компочо ундаа гэж бичгэнэ шүү дээ. Энэ тэгээд надад бол хүмүүс ингэдэг нөгөө нэг эсэглэн амтнд дургу хүмүүс зориулаад ийм одоо гүзэлцгэнтэй эднэрийг хийцсэн юм байна л да. Надад яг энэ 100% нь хачин гоё таалагдж байгаа. Ягаад гэвэл нэг тийм цаанаа нэг тийм гоё эсэглэн амттай. Тэгээд өстө зүгээр нөөгтөл зүгээр нөгөө мосоо пробиотикууд ч одоо ингээд миний ингээ хоолоогоор дамжаад гэж орилол паркинг догдом сууж байгаа юм шиг хотод руу алга болж өгч байгаа шүү дээ. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9910 tik 2 tik 8 8896 44 33 гэдэг утаснуудаас аваад яг Компуча Монголиа гэд латинаар бичих юм бол Facebook, Insta тий аль аль нь руу орчин. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар пробиотиктай эрүүл мэндийн Компуча унтаа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За таны мэдээг сонсъё. За тэгээ. За миний дараагийн мэдээ. Хүн оровтын гинтийн дайралт гэж байгаа. За одоо аюултай юмч бид нар одоо үздэг хардаг болж дээ. Тий, ер нь бол ийм одоо нэг 90 үед амьдарч байна бид нар. Сүүлийн өдрүүдэд үйлдвэрийн ажилтан руугаа гар савчин дайрч оногдвол нилээд чанга зохиулж магадгүй харагдах нэгэн бичлэг интернет орчинд тараад байгаа. Энэ робот шүү. Нэрнгээсээ робот. За. Белорусын Nexta гэдэг сувгийн X хуудсандаа оруулсан энэ бичлэг нь 100 мянган хандлт авахаас гадна өөр олон газруудад энэ тэнд тараагдаад ингээд одоо ингээд интернетийн сүлжээнд явж байна. Бичлэгийг харах юм бол хүн робот гэнэт уурлаад хажууд нь байгаа хүмүүс рүү дайрч зохих гэж оролдож байгаа мэт харагдаж байгаа юм. За. Дуу муу байхгүй л та. Тэгээд энэ зүгээр харахад бол тэгж харагдаж байгаа. Гэхдээ хэдтээ нэр нь нууцлагдсан нэгэн үйлдвэрт болсон энэ үйл явдлын бичлэг жоохон ямар учиртай болох талаар Нью-Йорк Пост мэдээлжээ. За бичлэг дээр үйлдвэрийн хоёр ажилтан хүн роботод шалгалт хийж байсан бөгөөд буруу харах үед нь хүн роботын тохиргоо алдагдаад гар хөлөө хяналтгүй савлаж нилээд өмбөн тариад авсан гинэ. Алдагдсан. Ирээдүйг зөгнсөн кинонууд дээр гардаг роботын бослогыг санагдуулах энэ үйл явдлын үеэр роботын ажиллагаанд доголдол гарсан хажууд нь зогсож байгаа ажилтнууд зохиолохгүй тулд холдож зогсож байгаад эцэст нь роботыг арай гэж унтраасан гэсэн мэдээлэл цацагджээ. За мэдээж сошиал орчинд хаасаагүй тараад байгаа энэ бичлэгийг харсан хүмүүсийн сэтгэл бол ирээдүгээс айх айцтай хашаад бүр сүр болж байгаа юм байна л да. Тэгээ яг үндсэндээ бол болсон явдал нь бол тийм явдал болсон. Тохиргоо нь алдагдсан ийм явдал болсон байна. Сэтгэлдлүүд нь Терминатор дээрээс ийм үйл явдал харж байлаа штэ. Хүүхэд байхдаа үзэж өссөн роботтой кинонууд удахгүй биелэлээ олох гэдэл байна шүү. Нэг л айдас хүз төрчлөө гинэ. За. Савчаад байгаа гарныхны оронд хутга байгаа гэд төсөөлтөө удахгүй хүнээр биш роботоор байлддаг үе ч ойрхон байна да. Хүн биш юм чинь эн чин тэгээд роботын төмөр гараар хамаг хүчээрээ зохино үздэй гинэ. Тэгин штэ. Тийм штэ. Ирээдүйд очисон юм шиг л санагчлаа. Роботороо байвал дээр шүү. Хиймэл оюун ухаанд л битгий суулгаасаа. Тэгвэл хүн төрлөختөнд мөхөж мэдэн шүү. Яг унаа. Нэрэл хиймэл оюун ухаанд битгий суулгаасаа. Ингэсэн штэ. Манай нэг найз нөгөө өөдөд чат GPT-гээс за юу байна хөгшөө? Зав байна уу? Хоёлаа ганц юм уучгүй гэсэн чинь. Хажууд чинь байвал магадгүй шүү гэж авсан гэсэн. Пүүж тэгэж хариулдаг болсон байсан шүү дээ. Тэ. Йоо, баг тэгээд өөдөөс чинь бор юм аваад очихоо, цагаан өнгийн юм аваад очихоо гэдэг бүр барагдсан байлээ штэ. Ер нь бол ёо. Гэтэ энэ хит юм технологи хөгжөөд яа хойлоо бас дөрөн зүгэн шугаараар ярьжсэн ш нөгөө хиймэл оюун ухаан суулгацсан мөн жижигхэн юм амар өндөр роботуудаа дагуулад явцсан.
А тийштэй тэр чинь нөгөө нэг ингээд орох гэж байна гээд. Тийм нөгөө музейгээс орох гэсэн гээд. Тэр чинь нэг юм нөгөө нэг юу болсон юм да. Арабтуу танилцуулсан экспо дээр штэ. Тийм. Эйгүү гар тий тэр. Эйгүү тий. Ер нь эйгүү болцсон шүү одоо. За. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 8-ны Пүрэв гарагийн дөрвөн зүгийн шууган нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери ГАТ-Про 7 за мөн пробиотиктой эрүүл мэндийн компуча унда хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За өргөлүүл эрхэм сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонсдээ дараа 225 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3